За аймгийн Хурц Бадарангуй Арслан золбоо аймгийн Хурц Арслан Бям бочирнаар магнайлан наавар эзэн барь зориулсан аймаг цэргийн цолтой 256 бүхий барил дааны 5-ын даваа эхэллээ. За бүхий барил дааны 5-ын даваа эхэллээ. За наавар эзэн барь зориулсан энэхүү барил даан бол анх 2008 онд эхлэн зохион байгуулагдаж тэр жил улс аймгийн алдар цолтой бүхий барил даан зохион байгуулагдаж за анхны наавар эзэн барил даанд бол улсын зан саран зумбал төрүүлж улсын өсгөлрөн чин зэрэг үзүүлж байсан. За тэр үеэс эхлээд одоо жил бүр тасралтгүй зохион байгуулдаг юм уламжилтай улсын барил даан. За хүчит бүхий барил дааны 5-ын даваанд аймгийн Хурц Бадарангуй Арслан золбоо Дорнод аймгийн Цагаан овоо сумын хриад аймгийн Арслан ариун мөрөнгө амлаж авсан үрж эхэллээ. ЖМ Интернэшнл компани аймгийн харьцаг чин тулгыг амлаж авсан барилдаж байна. За чин тулг бол өнөөдрийн барилдаанд эхлэлбэртэй харагдсан. Сүхбаатар аймгийн Онгон сумын хриад аймгийн Хурц Арслан Мөнгөнбаатар аймгийн Хурц Арслан Бям бочирнаар аймгийн Цэцэн уул сумын хриад аймгийн Харцага хашуутыг амлсан чин тулгыг амлаж авсан үрж эхэлсэн байна. За наавар эзэн барь зориулсан аймаг цэргийн цолтой бүхий барил даан 2004 онд анх зохион байгуулагдаж ирсэн төвхтэй. Энэхүү барил дааныг бол аймгийн Арслан Айдос, аймгийн Арслан Асайнаар санаачлан зохион байгуулсаар ирсэн. За анхны барил даан бол 2004 онд Монгол бүхий өргөөнд Баян Гөлөгийн аймгийн оюутан залуучуудын дунд 32 бүхий барил даан болж байсан. За 2008 онд Монгол бүхий өргөөнд наавар эзэн барь зориулсан улс аймгийн алдар цолтой бүхий барил даан болж улсын зан сорон зам бол төрүүлж улсын өсгөлрөнд чин зэрэг үзүүлж байсан. За тэр цагаас хойш тасралтгүй зохион байгуулагдсаар байгаа барил даа. За өнгөрсөн жил улсын наавар эзэн барил даанд аймгийн Арслан Нурлааны Мустафа төрүүлж аймгийн Хурц Арслан Шарын Мөнгөнбаатар үзүүлсэн. Аймгийн Хурц Арслан Мөнгөнбаатар аймгийн Харцаг чин тулга нарын барил даан илэг ус сэнжигний өрцтэй болсон. Тогтоохон үргэлжил сайрал явна. За бүхий барил дааны 5-ын даваанд Баян Гөлөгийн аймгийн Зэнгэл сумын хриад аймгийн Хурц Арслан Брэк Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын хриад аймгийн Харцага аз заяаг амлаж авсан барилдаж байгаа. Хөвсгөл аймгийн Галт сумын хриад хөвсгөлийн хүчтэн дэвж Сүлдвийн Тэмэр спортын хорооны үг аймгийн Арслан Алтан гэрлийн давааним Говьалтай аймгийн Дэлгэр сумын хриад аймгийн Арслан Тогтго мэндийн сайхан жаргалыг амлаж авсан барилдаж байгаа. Хоёр Арслангийн барил даан тогтоохон үргэлж сайрал явна. Аймгийн Арслан давааним аймгийн Арслан сайхан жаргал нарын барил даан тал байгуулахаар дахин үрж эхэллээ. Мэндчлэгээ Баян Гөлөгийн аймгийн Толб сумын ард иргэд эдэ болон Монгол улсын өнцөг булан бүртээ суугаа нутгийн ард иргэд эдэ наавар эзэн баярын мэндийг дэвшүүлье. Толб сумын нутгийн зөвлөлийн дараага Тогтовын Ерболоос гэсэн мэндчлэгээ ирсэн байна. Аймгийн Арслан Давааням аймгийн Арслан сайхан жаргал нарын барилдаан
Хувьсгал аймгийн шинэлдрээс Мария Туг аймгийн гарсан даваа очир баян чандлуулсан Мария Туг За Хөвсгөл аймгийн Галцсамын Харьяат шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спортын хорооны бүхөө IGA компани бүхөө аймгийн арслан Алтан гэрлийн Давааним аймгийн арслан Сайхан жаргалаар 5-5 шүгэрлөө. За Давааним арслангийн хувьд бол үндэсний өвхөөс гадна бүхийн 12 төрлөөр хичээлдэг. За шуудагны өрснөөс шахаж татаад мэх мордлоо. За мордон чин тул аймгийн арцаг чин тулгыг мордонгууд нь мушгаал мөхийн гүцээж байна. Сүхбаатар аймгийн онгон сумын Харьяат Батлан хамгаалах яамны алдар вин тамир спортын хороо зэвсэг түвшний тэг 13 дугаар анги Ингүү тал компани бүх аймгийн хурц арслан Мөнгөнбаатар аймгийн арцаг чин тулгаар 5 даваад тугаан төрлөө. За бүхийн барил даны 5-ын даваанд Говьсөнбөр аймгийн арслан Бүрөвсөрөн Хөвсгөл аймгийн арслан Сандаг дөржийг амлж авсан барилдаж байгаа. Баянгүлгийн аймгийн Цэнгэл сумын Харьяат аймгийн хурц арслан Брэк энэ даваанд Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын Харьяат Мөрөн транс компани бүх аймгийн харцаага даваа сөрөнгийн ад заяаг амлж авсан хоёр бүхийн барилдаан тодорхой барьсан түрээгүй л явна. За мушгаал мэхэн гүйцээлээ. Баянгүлэг Баян хонгор аймгийн Баян булаг сумын Харьяат цагдаагийн ерөнхий газрын тамир спортын хороо мөнхийн үсэг группээ их богд бүхийн дивжээний бүхийн жилөө төрөлдааны олон улсын хэмжээний мастер аймгийн Хурц Бадарангуй арслан Нацаг сүрэнгийн золбоо аймгийн арслан Ариун мөрөнгөөр 5 давлаа. Аймгийн хурц арслан Брэк аймгийн харцаг Адзая нарын барилдаан баруун талаараа золгоо шуудагны өрцөнд хурч барилдахаар боллоо. За аймгийн хурц арслан Улгпаны Брэк бол Баянгүлгийн аймгийн хан баяр наадамд 2 жил дараалан дөрүүлсэн. Түүнтэй өрөлдөж байгаа аймгийн харцаг даваа сөрөнгийн Адзая өнөө жил Хинтээ аймгийн хан баяр наадамд 6 даван шөвгөрч аймгийн харцаг цолон төрөөд байгаа бөхөө. За баруун талаар золгоо шуудагнаас барилдахаар болж өгч байна. За ганцхан баруун талдаа хашиг мордоо гүйцээлээ. За аймгийн даваа очир давж аймгийн өвгөн баярлалаа. Аймгийн хурц арслан Бямбочир аймгийн арслан Хашуут нарын барилдаан элэг ус Синжигний барьцнаас барилдаа үргэлжлэхээр боллоо. Ноён барьцтай барьцгүй шмаа хилцаа тэр хурдан барилдаанууд гарч байна да. Мэндчлэгээ Увс аймагт суугаа Аав Цэвэн Авгаах Цэрэмбэл Нагацаах Нармандах Зоригт сайхан Эрдэнэт дотноо суугаа Гомбо Хүргэн ах Цолмон Улаанбаатар хотноо суугаа Хүргэн ах Нямбаяр нартаа Цэргийн баярын мэд хүргэе. Ориглоос гэсэн мэндчлэгээ ирсэн байна. За аймгийн арслан Бүрөвсөрөн аймгийн арслан Сандаг дөрж хоёрын барилдаан элэг усны барьцанд хүрсэн тогтоохон үргэлж сайрал явна.
аймгийн хурц заслан Бэрек аймгийн харцаг Аззая нарын барилдаан баруун талаар нь золгоод барьж тавилцлаа. Аймгийн хурц арслан Бямбочор аймгийн арслан Хашууд хоёрын барил барьж тавилцлаа. За аймгийн хурц арслан Бямбочрын хувьд бол нийслэлийн Налайх дүүргийн баярын наадамд 2 удаа төрүүлсэн. За бүхийн барилдааны 5-ын даваанд Говьолтой аймгийн Халиун сумын харьяата Алдарвын тамирын спортын хороо Хантайшир бүхэн дэвжээний бүх аймгийн арслан Отгонбаатар Сэлэнг аймгийн Увс аймгийн Тэс сумын харьяата Дархан уул аймгийн Онцгой байдлын газрын бүх аймгийн арслан оргил уулдыг амлаж аван барилдаж байгаа. За аймгийн арслан Бүрвсрэн аймгийн арслан Сандаг дөрч нарын барилдаан бол аймгийн хурц арслан Бямбочор аймгийн арслан Хашууд нарын барилдаан баруун талаар нь золгоод дан шуудагны өрцөн төрлөө. За мөн аймгийн хурц арслан Бэрек аймгийн харцаг Аззая нар мөн баруун талаар нь золгоо шуудагны өрцөн төрсөн байна. Тоглоо. Хурц арслан Бэрекэнийг тохох гээд мөх дутуудлаа. Аймгийн хурц арслан Улгпаны Бэрек үлгийн хүчтэн бүхэн дэвжээ Улаанбаатар Дулааны сүлжээ компани нэр дээрээс урилдаж байгаа. За аймгийн харцаг Аззая Хилчин бийн тамирын спортын хороо Бүрэн транс компани нэр дээрээс урилдаж байгаа бөхчүүд хоёр бүхэн барилдаан барьж чадарлаа. Цаа талд нь мөн аймгийн арслан Отгонбаатар аймгийн арслан оргил уулд нарын барилдаан тодорхой барьсан түрээгүй л явна. Аймгийн хурц арслан Бямбочор аймгийн арслан Хашууд нарын барилдаан зүүн талаар нь золгоод давхар шуудагны барьсан төрсөн. Хурц арслан Бямбочор аймгийн арслан Хашууд нарын барилдаан барьж чадарлаа. За хурц арслан Бэрек аймгийн харцаг Аззая нарын барилдаан Бэрек арслан бол давхар шуудагны өрцтэй болсон байна. За Аззаягийн хувьд бол бие сайн сулдаг онцлогтой, бижим мас ихтэй. Аймгийн арслан Бүрвсрэн аймгийн арслан Сандаг дөрч хоёрын барилдаан тогтоохон үргэлжилсээр л явна. За Сандаг дөрч тавуулаад өрөөд өссөн. Аймгийн арслан Бүрвсрэн сундсан барьстай хараа. Аймгийн арслан Сандаг дөрж зүүн гараа давуулсан барьцтай болсон.
аймгийн гурцаслан Бэрек аймгийн ганц яг мөнцөс. Солгож өрөлт харуулж байна. За шахаад явсан бүрүүсгээс туллаа. барьж сатарлаа. Аймгийн гурцаслан Бямбачир аймгийн аслан хашууд хоёр. 10 залуу шоудсан байсан хөрөлдөж гэлээ. За шуудагны өрснөөс мордоод өмхийн гүцэлээ. Баянгүлгээ аймгийн Цэнгэл сумын харьяата Улаанбаатарт улааны сүлжээ төрийн өмчит хувьсад компани үлгийн хүчтэн дэвжээ нөх аймгийн хурц арслан улаг паны Бэрек аймгийн харцаага аз заяагаар тав давлаа. За аймгийн хурц арслан Бэрек 5-5 шүгэрч байна. За үлгийн нутгаас бол улсын цолонд ойрхон яваа хідэн сайхан шижигнсэн аймгийн арслангууд байгаа да. Аймгийн урц арслан Бэрек, аймгийн арслан Мустафа, аймгийн арслан Иркэ булаан гээд. За говьолтой аймгийн Халиун сумын харьяата Алдарвын Тамирс спортын хороо хан тайшир өвхийн дэвжээний вөхөө аймгийн арслан Баарангийн Отгонбаатар, Увс аймгийн арслан Оргил болдоор 5-5 шүгэрлөө. За аймгийн хурц арслан Бямбочир аймгийн арслан Хашуут нар хаялцхуурсан хорволж явах шиг байна. За мөн аймгийн арслан Бүрвсэрэн аймгийн арслан Сандаг дөрч нарын барилдаа. За Улаанбаатар хот дахь Баянгүлгээ аймгийн залуучуудын холбооны тэргүүн Эрбулаан болон удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс Наврузын баярын мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ. За араар нь мордоод мөхийн гүцэлээ. Хөвсгөл аймгийн шинэ эдэр сумын харьяата Эрдэнэт булганы цахилгаан түгээгсүүлжээ компани хөвсгөлийн хүчтэн дэвжээний вөхөө аймгийн арслан Сандаг дөрж аймгийн арслан Бүрвсэрэнгээр тав давлаа. За говьолтой аймгийн Бугад сумын харьяат аймгийн хурц арслан Бямбочирын талаар хаялцхуурсан сонгохор болсон. За барьцыг бол Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын харьяат өнөөдрийн барилдааны хөлийн цэцээр ажиллаж байгаа аймгийн зан Нанзад сүрэн барьцыг бариулан барилдуулж байна. За хурц арслан Бямбочирын талаар хаялцхуурж сонгосон. За сайхан боломжийг алдахгүй хэлгүү дээ Бямбочир арслан. За сонирхолтой боллоо доо хоёр арслангийн барилдаа. Булган аймгийн хотог өндөр сумын харьяата Булган хан дэвжээний вөхөө аймгийн арслан Бачулууны Хашуут аймгийн хурц арслан Бямбочироор 5-5 шүгэрлөө. За мөн Наврузын баярыг тохиолдуулан Баянгүлгээ аймгийн ардчилсан намын дарга зангаар нутгийн зан олондоо баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ. За 5-5 мөчөөс улам шулгаа бисаа доошо буугаарай. За инхүү Казак төмний уламжлалт баяр
Наавар эзэн баяр зориулсан аймаг цэргийн цолтой 256 бүхий барил дааны 5-ын даваа өндөрлөлөө. Хэдхэн мөчийн дараа хүчит бүхий барил